Сайн мэцхан уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэг рүү эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр бүгдээрээ болсон явдал биш, Солонгосын Ивэн сүгрөө кемп гэх нэвтрүүлгийн талаар ярилцах болно. Нэвтрүүлэгт нийтдээ 3 хос оролцох ба тусгайчлан бэлдсэн кемпуст очиж тэндээ хэд хоног байрлангаа өөрсдийн гэр бүлийн харилцаа, салах шалтгаан зэргийг хуваалцаж салах уу эсвэл үргэлжлүүлж амьдрах уу гэх шийдвэрээ гаргадаг. Өнөөдөр бүгдээрээ нэвтрүүлгийн эхний ангийг ярилцсан. Янз бүрийн салах шалтгаантай 3 хос өрөөнд орж ирснээр эхний анги эхэлдэг. Тэд 2-2-ороо урд гарч гэрт нь байрлуулсан камерт бичигдсэн бичлэгүүдийг үзэн эхнэр нөхрийн харилцаа ямар байгааг ажигладаг. Эхний хосын нөхрийг Ким Чан-ун, эхнэрийг Юн Хя гэдэг. Эхнэрийн хувьд үнэхээр салахыг хүсэж байгаа бол нөхөр нь салмааргүй байгаа. Эхлээд нөхрийн талын бичлэг явж тэдний амьдралыг ажиглах юм бол өглөө эртлэн босоод ямар нэгэн асуудалгүй цайгаа ууж иснэ эхнэр нь гинэт санаа алдаж ууралж эхэлнэ. Энийг харсан нэвтрүүлгийн хамт олон гайхахад үнэндээ Хя сэтгэл гутралд орсон байлаа. Тэр нь одоогоос 5 жилийн өмнө эхэлсэн бөгөөд нөхрөөсөө болж анх сэтгэл гутралд орсон юм байна. Амиа орлох гэж бараг 10 гаруй удаа оролцсон. Нэг удаа маш их хэмжээний эмийг сөөжүүгээр даруулж уугаад амиа орлох гэж үтсэн ч азар нөхөр нь эмнэлэг дуудаж аварчээ. Нийтдээ 4-5 удаа цагдаа эмнэлгийнхнийг дуудаж исэн удаатай. Хамгийн сүүлийн удаа амиа орлох гэж оролдохдоо нөхрийнхөө хажууд хутаг аваад өөрийгөө зүсэх гэж үтсэн бөгөөд энэ үед нөхөр Чан-ун болиулах гэж хутганы ирнээс атгаж маш их цус алдсан болохоор эмнэлэг явж тусламж авахд хажууд нь Хя уйлсаар л байсан гэж ярьдаг. Сүүлдээ Чан-ун Хяг сэтгэл зүйчдэр очихыг зөвлснөөр одоо эмчилгээ хийлгэж байгаа. Тэгвэл эхнэр нь яагаад байнга амиа орлох гэж оролддог юм бол? Хягийн ярьж байгаагаар хамгийн сүүлд цонхоороо үсэрч амиа орлох гэж оролдох үед хүүн ээжээ та ганцаараа битгий явал та намайг аваад яв хамтдаа явъя гэж хэлжээ. Үүнээс олж тэр маш их уйлж юу ч болсон хүүхдээ орхиод өгөхгүй би маш муу ээж юм байна гэж ботсон гэж хэлдэг. Чан-ун олон Хянрын анх танилцсан түүхийг ярих юм бол тэд хамгийн анх Солонгосын Чежу арал дээр танилцжээ. Хя Америкаас сүмийн шугамар Солонгост ирээд Чан-унтай танилцсан. Түүний хувьд нөхөр нь юу ч нуулгүй өөрийнхөө амьдралыг элен далангүй ярьсан нь шудраг үнэнч залуу мэт санагдаж энэ зан чанарт нь татагдсан болохоор гэрлэхийг хүссэн. Харин Чан-угийн хувьд эхнэр нь маш сайхан сэтгэлтэй. Хүмүүс гიშгэлэхгүй гэсэн дээр зам дээр байсан авгалтайнуудыг модны мөчрөөр холдуулж байгааг нь хараад өхөөрдөж татагдсан гин. Юутайч энэ харилцаа тэдний аль альнийх нь хувьд анхных байсан. Ингээд эцэстээ хурмаа хийж амьдралаа эхлүүлсэн ч Хягийн хувьд өмнө нь огт төсөөлж байгаагүй зүйл тохиолдсон. Тэр нь юу вэ гэвэл араар тавилт. Энэ үеэс хойш Хя амиа орлохоор оролдож эхэлсэн юм байна. Чан-угийн ярьснаар тэрнийг нээлттэй чатанд орж хамт харих ууж юм ярих залуу байна уу гэсэн эмэгтэйтэй холбогдсон хамт хоолнд оржээ. Тэгээд нэг л мэдхэд мотель орж хамаг хувцас тайлаад бүх зүйл эхлэх гэж байхад эхнэрээ бодоод гараад явсан гин. Өөрөөр хэлэх юм бол бараг л араар тавихаа шахсан. Гэхдээ би тэгээгүй гэсэн үгийг л байнга хэлдэг. Гэхдээ энд болсон бүх үйл явдлыг ярихдаа инээгээд өөртөө итгэлтэй байгааг хараад нэвтрүүлгийн багийн хүртэл бухимдаж эхэлдэг. Хягийн зүгээс тэр өдрийн орой Чан-ун гаднаас орж ирээд би оройтчлоо сансан уу гэд үнсгээр ойртоход эмэгтэй үний үнэр үнэрсэн тул Хя бүгдийг нь мэдсэн гэж ярьдаг. Уг нь Чан-ун ажлаа тараа 5 цагийн үед ирдэг боловч яг тэр өдөр 7 цагийн үед ирсэн юм байна. Тэгэхээр тэр эмэгтэйдээ Чан-ун бараг 1 цаг хамт байсан болж тарлаа. Энэ явдлын дараа Хя нөхрөө нөгөө эмэгтэйтэй дахиж уулзуулад өөрөө нуугдж чад гарч ирэн тэр өдөр юу болсон тухай асуужээ. Гэтэл эмэгтэй нөхөртөө нь яг адилхан зүйл ярьсан. Үүнийг Чан-ун ярихдаа бит хоёр анхнаасаа л юу ч хийгээгүй болохоор тэр эмэгтэй үннийг нь хэлсэн гэв. Гэтэл анхнаасаа эхнэрээсээ өөр эмэгтэйтэй уулзаад хамт хоолнд орж мотель хүртэл явсан бол эдгээр нь бүгдээрээ араар тавилтын шинж мөнгө хийж нэвтрүүлгийн багийнх үздэг. Чан-ун харин өөрийгөө ямар нэгэн буруу зүйл хийгээгүй гэж гүрийсээр байлаа. Хя нөхрөөсөө салахаар шийдэж бүх бичиг баримтаа бүрдүүлсэн бөгөөд ганцхан Чан-угийн гарын үсэг үлдсэн байхад өөрийгөө жирэмсэн болсноо олж мэджээ. Тэгээд хүүхдтэй болсон юм чинь магадгүй үүнээс цааш сайхан амьдрах байх гэж бодтол хүүхдэн зулбсан. Мэдээж хүүхдээ алдсан эхийн сэтгэл хүнд ах нь ойлгомжтой. Байнга үүнийг бодож уйлдгаа гэж тэр ярьдаг. Гэхдээ ингээд асуудал дуусаагүй. Хя одоогийн хүүгээ тээж байхад Чан-ун 2 дахь удаа эхнэрээ араар нь тавьжээ. Тэгээд бүр эхнэртээ би яах гэж чамтай гэрэлсэн болов?
Энэ эмэгтэйдээ суусан бол дээрээсийн гих мэтээр ярьсан байна. Бүр шүн зүүдэндээ 4 удаа тэр эмэгтэйгийнхээ нэрийг дуудсан. Энэ эмэгтэй нь түүний ажлын газрын хүн байсан. Ер нь тэгээд байнга ажил дээрээ таардаг болохоор дотносон. Гэхдээ Чангуугийн ярьж байгаагаар тэдний оронд сүртэй зүйл болоогүй. Зүгээр л их ярилцдаг байсан гэж хэлдэг. Тэгээд болоогүй Чангуу үүнээс гадна 10 жилийнхээ нэг охинтой гинэт харилцаатай болж шүнжэнгөө уцаар ярьдаг. Тэр нь түүний араар тавилтын 3 дахь тохиолдол. Тэдний хоорондоо ярилцаж байгаа бичлэгийг үзвэл Чангуу өөрийнхөө хийсэн үйлслүүдэд дандаа хяаг буруутгаж байгаа нь анзаарагддаг. Чамаас болоод би гараа зүссэн. Чамаас болоод би өөр хүнтэй ярьж сэтгэлээ удалдаг болсон гэд дандаа их нэртэй буруугаа өгдөг. Тэгээд ямар нэгэн асуудал гарвал хяаг дандаа жижиг асуудлыг хүндрүүлж том болгодог гэж уурлаад суудлаасаа босоод явж байгаа нь харагдана. Үүнээс гадна Чангуугийн дараагийн асуудал бол мөнгө. Тэдний одоо амьдарч байгаа газрын бүх зардлыг хяа гаргажээ. Бас дээр нь Чангуугийн унжгаа машиныг ч бас эхнэр нь авч өгсөн. Харин Чангуугийн хувьд апартанд амьдрах хүсэлтэй. Тийм болохоор апартанд захиалга өгч 10 сая воноор гэрээгээд сул апарт гарахыг хүлээж исэн юм байна. Энэ 10 саяын 3 саяыг нь Чангуу, үлдсэн 7 саяыг нь хяа гаргасан. Гэтэл тэд апартанд орохын тулд дараагийн шатны гэрээ их ёстой байсныг мэдээгүй байжээ. Мэдээж хяа өөрөө солонгос хүн биш учраас энэ гэрээнүүдийн нарийн ширээнийг мэдэхгүй. Анхнаасаа апартанд орох хүсэлтэй байснараа Чангуу энэ бүгдийг сайн судалж асуух ёстой байсан. Гэтэл тэгээгүй учраас 2 дахь удаагийн гэрээн дээр илүү их мөнгө орох байсныг мэдээгүй. Тэд гэрээний хураамж 40 сая вон, байрны барьцаа 300 сая вон, тэгээд сар болгоны төлбөргээд 2 сая 100 мянган вон өгөх ёстой болсон. Нэгэнт ийм зүйл болсон учраас Чангуу эхнэрийгээ зээл аваад энэ асуудлыг шийдгээд байгаа мэн. Харин хя одоо хүртэл амьдралаа өөрийнхөө мөнгөөр зохицуулсан болохоор нөхрөө бас мөнгө олж асуудлаа зохицуулахыг хүссэн. Дээрээс нь Солонгост амьдрах эрх авахын тулд 30 сая вон хэрэгтэй болсон байгаа мэн. Гэтэ тэдний яриаг сонсох юм бол Чангуу их нэртэй ууралж харагддаг. Чи өөрөө надад мөнгө өгчөөд яагаад уурлаад байгаа? Би чамайг мөнгө заавал өг гэж хэлсэн юм уу? Мөнгө өгөхгүй бол уурлна гэж айгаад чи надад мөнгө өгсөн юм уу? Битгий инээд хүргээд байгаарай гэх мэтчлэн хачин юм ярина. Үүнийг харсан нэвтрүүлгийн багийнхан ч бас бухимдав. Надад бол бүр хачин санагдсан. Энэ бүгдийг хяа нөхртөө туслахын тулд хамтдаа аятайхан амьдрахын тулд хийж байхад нөхөр нь үүнийг ойлгохгүй байгаа. Хамгийн муухай Чангуу чи надад итгээд мөнгө өгсөн юм чинь өөрийгөө буруутгаа гэж хэлсэн. Хяа бүр шоконд ороод чамтай суусан маань хамгийн том алдаа. Зүгээр тэр үед чамд мөнгө өгөхгүйгээр хүүхдээ аваад салаад явдаг байжээ гэж хариулдаг. Ингээд хяа 0 руу явж уйлах гэтэл Чангуу хаалгыг тогшиж би 0 ормоор наа уучлаарай гэж хэлээд орж хойсог цаанаа л нэг дургуй өрмөр санагдана. Хяагийн ярьж байгаагаар түүнд Америкт гэр бүл байхгүй. Одоо нөхрөөсөө салаад хэрвээ нөхөр нь хүүгээ авахар болох юм бол ганцаараа үлдэх учраас үүний оронд үгснэн дээр гисэн бодолтой байгаа. Түүнээс яагаад Америкт гэр бүл байхгүй гэдгийг нь лавлахад хяаг 10 настай ахт нь аав нь өдөлж 2 жилийн өмнө ээж нь насварсан талаар ярьдаг. Хэсэг хугацааны дараа Чангуу хяад сонирхолтой юм үзүүлэе гэж дуудаад 19 наснаас дээш насныхан зориулсан солонгос драма үзхийг хүсдэг. Хяагийн хувьд сайн эцэг их байхыг хичээдэг болохоор бага насны хүүхдүүдтэй эцэг эхчүүд юу хийх нь зөв, юу хийх нь буруу талаар зөвлөгөөнүүд уншдаг юм байна. Тэгээд нөхөртөө тэднээс үзүүлж ийм юм үзгүй байх нь дээрээ гэж хэлсэн ч Чангуу үзмээр байна гэд дайрдаг. Тэгтэл хяа чи буцаад хуучин шигэ болох гээд байгаа юм уу гэж хэлсэн. Ингээд Чангуугийн дараагийн том асуудал ил боллоо. Энэ бол насанд хүрэгчдийн бичлэгэнд донтсон. Чангуугийн хувьд бүр 12 настайгаас өдөрт доод тал нь 1 цагийн хугацаанд нэмэх 18 бичлэг үздэг байжээ. Үүндээ нэвт донтсон байсан гэж хэлж болохоор тэр хоёр үүнээс олж маргалдаад хяа Чангуугийн утсан дээр ап хүртэл суулгаж исэн юм байна. Хяа уг нь энэ апыг хүүхдээ хянах гэж суулгажээ. Чангуу харин ярихдаа эхнэр нь зүгээр нэг нүцгэн эмэгтэй хүн харахад л завхаарж ийн гэж боддгоо. Тэрнээс нь болж олигтой киноч үзэж чадахгүй байгаа гэж ярьдаг. Энэ хэсгийг үзэж байхдаа нэвтрүүлэгч бусад хоёр хосоос асууна. Танай нөхөр чинь ингээд донтчих юм бол та нар юу хийх вэ гэхэд эхнэрүүд дуу нэгтэйгээр алаа тайнаа гэж хариулдаг. Чангуугийн зүгээс эмэгтэйчүүд өөрсдөө эрэгтэй болж төрж иж л биднийг ойлгоно хэмээн хариулсан. Хяа хүүхдэн төрөө 100 дахь өдөр болоход гэр бүлийн зураг даруулахаар төлөвлөж нөхөртөө хэлтэл яг тэр өдөр Чангуу зураг даруулахаар очисонгүй. Аргагүй ирэхэнд хүүхдтэйгээ хоёулахнаа зургаа даруулад гэртээ ирж Чангуугаас яагаад ирээгүй талаар нь асуухад өдөржин кино бас порно үзсэн гэж хариулжээ.
Энэ хэсэг бол бүх хүмүүсийг шоконд оруулсан. Ер нь тэгээд порно үзэхгүй гэж их нэртэй бараг 200 300 удаа хэлсэн мөртлөө ахаад хизээч үзэхгүй гэж амлдаг. Сүүлдээ Хя үүнд нь итгэхээ байгаад зөнгөөр нь хайсан. Үүнээс олж тэр хоёрын бэлгийн амьдрал ч гэсэн авах юмгүй болжээ. Чангу Туранхай хөөх охин сонирхдог. Тэдний бичлэгийг үзэх дуртай бөгөөд үзгээрээ эхнэрээ тоохоо болдог. Хя ууралж нөхөртөө хэлж байгаа. Чи намайг энийг хийчүүл тэрийг хийчих юм бол хайрлнаа, халамжилнаа гэдэг. Би бүгдийг нь хийгээд хичнээн хичээсэн ч өнгөрсөн 6 жилийн туршид чамаас ямар ч хайр халамж мэдэрсэн удаа байхгүй гэв. Чангу өөрөө солонгос охтуудын стил туртай мөртлөө гадаад ихнэрт болсон. Тэгчээд ихнэрээ ядаж 50 кг бол би чамаас ичж гинэ. Чамтай дотн харилцаанд ормооргүй байна гэдэг болохоор Хя хоолны дэглэм барьж өдөртөө 1000 калориос илүү хүнс хэрэглэдэггүй. Өмнө нь тэр 150 кг байжгаад 5 жилийн дотор 78 кг болжээ. Анх Чангутай танилцахдаа 78 кг-тай байсан гэсэн үг. Тарган байсан үеийн арьс нь үлдсэн байсан болохоор нийтдээ 3 удаа хаалгаанд орж арьсаа агуулж исэн юм байна. Одоо гэхдээ нөхөр нь тур гэдэг байгаа болохоор ахаад хаалгаанд орох тухай бодож байгаа гэж ярьдаг. Хя уг нь чөлөөт стил дуртай, юудэндээ цамд сарвчтай малган өмсөх дуртай. Гэтэл чөлөөтэй хувцлах гэхээр Чангу ууралдаг болохоор гадагшаа гарахдаа плаж эсвэл юбхөл өмсөх ёстой болдог. Тэгээд гадуур хамт явхаараа нөхөр нь байн өөр охтуудыг хараад их нэртэйгээ харьцуулж чамд тэр охины үсний өнгө зохих болов гоё харагдах юм шүү. Тэр охин шиг хувцлуул гоё юм шүү гэх мэтээр бусдтай зүйрлдэг. Тэр хоёрын хамт хүүхдэд агуулаад салхилж байгаа бичлэгийг харуул Чангу байн хажууд нь байх хоёр охиныг ажиглаж яаж ийж гаал нүдэн тэр хоёр дээр тусаад байгаа нь камерт үлдсэн байдаг. Эхэндээ энэ байдал нь Хяд хөөрхөн санагдаж өөрт нь анхаарал тавиад байгаа мэт санагддаг байсан ч одоо бол зүгээр үзий яддаг болсон. Яаж чичээгээд нөхрөөсөө хайр халамж авч чадахгүй байгаа болохоор үүнээс олж маш их гунигалдаг тухайгаа яриад өнгөрдөг. Үүний дараа тэд хамт суугаад баг зэрэг маргаж байгаа бичлэг гардаг. Хя Чангу тандан чи зүгээр л надаас салчих юм бол хүссэн бүхнийг хийж болно. Дуртай охинтойгоо уулзаж дуртай эмэгтэйтэйгээ унтаж болно. Гэтэл яагаад зүгээр салаад өгөхгүй байгаа юм бэ? Би энэ гэрт зүгээр л чиний зарц шиг амьдарч байна гэхэд Чангу хэн ихнэрээ алахыг хүсдэг юм бэ гэв. Хариуд нь Хя би чамайг надаас салсан даруйда өөр эмэгтэйтэй болно гэдгийг мэдэж байна. Чи угаасаа тийм хүн бидтэй гэхэд Чангу хүүдээ шинэ ээж олж өгөх ёстой эзтэй гэдэг. Хягийн хэлж байгаагаар хэрвээ хүн байгаагүй бол тэд аль дээр салцсан байх байсан. Одоо л хүүхдээ өнчрүүлэхгүй гэсэн ганцхан хүсэл тэднийг хоёр тишээ болоогүй байгаагийн шалтгаан. Амиа орлмоор санагдах бүртээ хүүгийнхээ өрөөнд очиод унтчихааг нь хардаг. Нэг удаа хүн зүүдэндээ ээжээ битгий явал та гэж уйлсан. Маргааш нь Хя хүүгээсээ өнгөрсөн шөнө юу зүтэлсэн талаар асуухад ээж намайг орхиод явсан. Байхгүй болсон байсан. Ээжээ намайг орхиод явж болохгүй шүү гэж хэлжээ. Энэ бүхэн Хяг амьд явах хүч болж исэн. Үнэндээ жоохон хүүгээ өөрийг нь ойлгож чадна гэж огт бодоогүй болохоор их гайхсан гэж тэрэлдэг. Энэ үед Чангу нөтлөгч Чангуг буруутгаж харин Хяг энэ үнтэй учирсан нь азгүй хэрэг байна. Та хоёр эртхэн салсан нь дээр гэж хэлдэг. Тэгээд Хягаас бид нарт хэлэх үг байна уу гэхэд Хя хэдийгээр энэ бичлэгүүд дээр нөхөр маань маш муу хүн шиг харагдаж байгаач үнэндээ тийм ч муу хүн бишээ. Би одоо ч гэсэн нөхөртэй хайртай. Хэрвээ өөрчлөгдөөд хүү бит хоёртай хамт байхыг хүсэх юм бол салах бодолгүй байна гэж хариулдаг. Хөтлөгч Чангугаас ямар бодолтой байгааг асуухад би яг үнэндээ энд ирэхийн өмнө салах бодол маань 10% байсан бол одоо 50% боллоо. Энэ бичлэгийг үзээд эхнэр маань надаас олж их зовсон. Дээрээс нь хүүтэйгээ байхгүй бол амиа орлож магадгүй болохоор хүүхэд асрах эрхийг нь өгөөд салж болно гэж бодлоо гэж хариулдаг. Үүнийг сонссон хөтлөгч бухимдаж Чангууд чи юугаа яриад байгаа юм бэ? Бид нар аль түрүүнээс хойш чамайг илдвэр хэлээд байсан болохоор эхнэр чинь сая чиний талд ороод нөхөр маань тийм муу юм бишээ. Би хайртай болохоор хамт амьдрмаар байна гэж яхад чи одоо яагаад 10% байснаа 50% боллоо гэд хачин юм яриад байгаа юм бэ гэдэг. Ингээд эхний хоёр хосын хувьд танхимд үзэх бичлэг дуусч дараагийн шатанд орохор боллоо. Тэд хамт орой ол идээд өөрсдийн өрөөнд орсон. Энэ хугацаанд Чангу хөтлөгчөд өчнөө загнуулсан ч нэг ч зүйл ойлгоогүй шинжтэй харагддаг. Юу вэ гэхээр Хя аль чадхаараа нөхрөө муу хүн мэтэр харагдуулсандаа санаа нь зовж явахад Чангу 75 кг болсон чинь баяр үргийг гэх мэтэр их нэртэй хажуу үгсгэлж илаа. Маргааш нь тэд сэтгэл зүйчтэй нэг нэгээрээ уулзсан. Хя амжтай уулзаж өнгөрсөн амьдралаа ярьдаг. Өмнө нь тэр 150 кг байсан.
Тэр үед ээж нь хар тамхинд онцсон байсан болохоор ээжтэйгээ нийлж өдөрт 20 ширхэг мансууруулах юм уудаг байсан гэжээ. Эрүүл мэндийн хувьд маш их асуудалтай байсан гэсэн үг. Тэгээд ээжтэй үнэхээр дургу хүүхэд байгаасаа нэг ч удаа хайр мэдэрч байгаагүйгээс гадна өөрийг нь хайрладаг хүнтэй нэг ч удаа таараагүй гэж ярьдаг. Хүнээр хайрлуулахгүй байхын зовлонг мэддэг болохоор энэ нь түүнд трама болон үлджээ. Харин нөхөртөөгөө сууснаас хойш дахин тэр трамаан сэтэрч яагаад хүн өөрийг нь хайрлахгүй байгаад гайхаж өөрт нь л асуудал байгаа юм байна гэж боддог болсноо эмчид хэлдэг. Сэтгэл зүйч та өмнө нь хэлэхдээ өгчих юм бол бүх зовлонгоос сална гэж утсан гэсэн. Үнэн дээр тийм биш. Үхэж үтсэн хүнтэй та уулзч үтсэн үү? Өвчин зовлон мэдэрч чадахгүй болсон үхсэн хүнд амар амгалан гэж юу байд юм бэ гэх мэтээр тайвшруулж та хичнээн зовж исэн ч амиа орлох талаар бодож болохгүй. Хүүчин таны үйлдэлээс хараад суралцчихаа. Хэрвээ ээж чинь таны хувьд мангас юм бол магадгүй та амиа орлох юм бол хүүдээ яг л адилхан хүнд хэцүү ирээдүг үлдээнэ гэж хэлдэг. Хяагийн дараа Чангуугийн хэлж ирлээ. Эмч Чангуугаас эхнэр чинь яагаад амиа орлох гэж байгааг мэдхүү гэж асуухад бага наснаа авсан шархыг нь би дахиад хүндсэн болохоор гэж хариулдаг. Тэгэхээр нөхөр нь анхнаасаа эхнэрээ яагаад зовоод байгааг мэдчихсэн болж таарлаа. Үүнийг сонссон юмч гайхаж та бүгдийг нь мэдчихсэн юм байна. Тэгвэл эхнэрээ энэ бодлоо орхиход нь яаж тусалсан бэ гэхэд Чангуу би хэд хэд удаа эмнэлэгт дуудлага өгч тус олох гэж заримдаа гэр орноо цэвэрлдэг гэж хариулдаг. Эмч ийм төрлийн сэтгэл готролд орсон хүнд эдгээр нь нэг их тус болохгүй. Та өөрийгөө эхнэрийнхээ эмчилгээнд саад болж ийн гэж бодож ийсэн үг гэхэд Чангуу би саад болоод байгаа бол бүр саалж өгч тусалж болно гэж хариулдаг. Зориуд ингээд идэм үү хаашийн. Сэтгэл зүйч сүултээ хэлэгч үггүй болж анхандаа энэ бүхэн эхнэрийнхэн сэтгэл готрлын асуудал байх гэж бодож исэн бол одоо харуул нөхрийнх нь асуудал байна гэж эмч үздэг. Тэгээд өмнө нь нөхрөөс нь авсан эдээ ичдийн судалгаанаас харахад Чангуу анхаарал төвлөрөл сулралтай гэж гарсан. Өөрөөр хэлэх юм бол түүнд харилцааны тал дээр асуудал байгаа юм байна. Тэрээр тархинд орж ирсэн юугч ямар нэгэн шүүлтүрхгүйгээр шууд гаргадаг. Үгч бай, үйлдэлч бай. Тэр өөрөө хичнээн хичээгээд энэ байдлаасаа гарахгүй болохоор хажууд нь тусалж дэмжих хүн хэрэгтэй. Чангуугийн хувьд эхнэрээс нь өөр туслах хүн байхгүй. Харамсалтай нь Хя өөрөө нөхрөөсөө болоод сэтгэл готролтой байгаа. Эмчийн үгийг сонсоод Чангуу өмнө нь эхнэртэй муугаар хандчихснаа бодоод баг зэрэг уйлдаг. Харин сэтгэл зүйчийн хэлснээр тэр эмчилгээ аваад өөрийнхөө дутагдaltaй тал дээр ажиллах юм бол харилцаа нь сайжрах магадлалтай гэж үзсэн. Хя Чангуу хоёр сэтгэл зүйчтэй уулзсны дараа хоол идэж байгаа бичлэг гардаг. Энэ үед сэтгэлээр унсан Чангууг Хя байнга дэмжих гэж оролдож эдээ ичтэй байна гэдэг нь тэнэг гэсэн үг бишээ. Маш олон алдартай хүмүүс ийм асуудалтай байсан. Чи зүгээр л бусад хүнээс илүү хурдан бодоод үйлдчихдэг гэх мэтээр урам өгч харагддаг. Одоо нэвтрүүлгийн хамгийн гоё хэсэг эхэлнэ. Энэ бол хосуудын сэтгэл зүйг ойлгох эмчлэх цаг. Нэвтрүүлгийн хамт олон хосын харилцааг тэдний дунд байгаа асуудлыг мэдж байгаа учраас хүн бүрт өөрсдийнх нь зан авирыг дуурайж ямар мэдрэмж төрж байгааг нь харуулдаг. Энэ хэсгийг Ким Йохон гэх хүн голчлоо авч явдаг. Чангуу болон Хянрын ээлж ирэхэд тэд эхлээд нөхрийн зан аран шиг харуулгаар боллоо. Эмэгтэй жүжигчин Чангуутай гадуур явж байгаагаар эхний хэсэг эхэлдэг. Тэгээд хажуугаар нь өнгөрөх залууг ямар гоё залуу вэ гэцэндээ 6 булчинтай байна. Чамд ганцхан байгаа үстэй. Чи юу н тураачи ичмээр юм а гэх мэтэр элдвийг ярьж яг Чангуугийн Хяад ханддаг байсан шиг үйлдэлийг гаргадаг. Дараа нь эмэгтэй жүжигчин гэртээ оройтож ирээд гадуур өөр залуутай буудалд орчоод ирлээ. Гэхдээ янз бүрийн асуудал гараагүй гэх мэтэр ярьж эхэлдэг. Тэгснээ бүр хамт буудалд орсон залуутайгаа уулзуулаад гуруулаа хамт суух хэсэг гарна. Энэ бүхнийг харсан Чангуу дараа нь хэлэхдээ өөрийгөө үнэхээр новшийн зан гаргасан юм байна гэд уйлдаг. Йохон хөтлөгч хосуудаас та хоёр яг нэг нэгнийхээ юунд татагдсан бэ гэж асуухад Чангуу бид хоёр бага байхдаа яг адилхан хүнд хэцүү цаг үеийг туулсан болохоор нэг нэгнээ маш урт ойлгосон. Тэр нь намайг татсан гэдэг бол Хя. Чангуу үнэхээр сайхан сэтгэлтэй залуу юм шиг санагцсан. Би зүгээр л түнд итгэхийг хүссэн гэдэг. Хя өмнө нь сэтгэл зүйчтэй ярилцахдаа нөхрөө тимч муу хүн биш. Харин өнгөрсөн давсан шархан түүнийг муу хүн болгох гээд байгаа гэж ярьж исэн юм байна. Тийм болохоор Йохон Чангуугаас асууна. Та өнгөрсөн яг ямар шарх авч исэн бэ? Бидэнтэй хуваалцаач гэхэд тэрээр надад ухаан орох цагаас мань хойш ээж гэдэг хүн байгаагүй.
Ээж маань бараг 1 юм уу 2 настай байхад ааваас талаад явсан. Бага байхад аав байнга өөр эмэгтэйчүүд гэртээ авчирдаг байсан ч аль нтэй ч удаан хугацаанд харилцаагүй. Нэг өдөр би гэртээ байхдаа аавыг хармаар санагдаад өрөөрөө нь хаалга тогшихгүйгээр ортол ямар нэгэн зүйл үзчихээд шууд компьютероо хаагаад намайг зодсон. Тэр үед аав яг юу үзчихсэн болоод намайг ингэтэл нэг зодсон бол гэж бодоод хайжгаад олж мэдсэн. Тэгээд 12 настайгаас хойш өөрөө үздэг болж бас донцсон гэж тодорхой удалж ярьдаг. Үүнээс гадна нэг удаа аав нь найзаасаа арх бэлгэнд авчээ. Чангуу зайрмаг итгэр хөргөчөөнийтэл арх нь унаж хаагарсан. Аав нь ямар нэгэн үг хэлэхгүйгээр шууд л хүүгээ алгадаж зодож эхэлсэн байна. Энэ бүхнийг туулж байхдаа түүний толгойд байсан ганц бодол бол энэ арх бас тэр бичлэг яагаад надаас илүү үнцэнтэй юм бэ гэж бодож исэн гин. Хягийн ярьснаар өмнө нь тэд маргалдах үед ааваасаа авсан шархаа чангуу багахан дурддаг байсан ч хяа нэг их тоодгүйсэн юм байна. Тийм жижигхэн зүйлийг яагаад ингэж дөвөөлөгдөг байна гэж боддог байсан ч яг энэ эмчилгээний үеэр нөхрийгөө илүү их ойлгосон. Яахан өтлөгч чангууд уурч суужгаа эрэхтэй жүжигчинг аавыгаа гэж төсөөлөөд аавдаа хэлхийг хүсдэг байсан бүхнээ хэлхийг зөвлөдөг. Энэ бол эмчилгээний нэг хэсэг юм байна. Тэгээд чангуу аава би байна. Та намайг хаалга тогшихгүй орлоо гэд зодж ирснээ санаж гэнэ үү? Би тэр үед зүгээр л тантай тогломоор санагдаад юу хийж байгаа юм бол гэд орсон шүү. Хаалга тогшоогүй орсон уучлаарай. Бас найзаасаа авсан архийг чинь хангалсан уучлаарай. Би зармиг идэхийг л хүссэн. Тэглээгээд намайг архинаас дорд үзэж яагаад зодсон юм бэ? Би архийг чинь том болоод мөнгөтэй болохоор аваад өгөх байсан штийгээд мэлмэртлээ уйлдаг. Таны бодлоор энэ асуудал цаашдаа харилцаагаа үргэлжлүүлэх болов салах болов? Комент хэсэгт сэтгэлдээ бичээрэй. Дараагийн бичлэгээрээ үлдсэн 2 хасын талаар ярилцах болно. Ингээд бичлэгтэйгээ хамт байсанд баярлалаа. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.